дээрээ тэгнээ эгчтэй санаа зовлтгоо. Эгч нь угаасаа зоригтой яж байгаа юм ч дүү дээрээ хортгоо өрөөд ирнэ заяа. Өдөр алгаа уцаар ярьж байна. Миний дүү харин сайн сууж байгаарай. Бид хоёрын зургийг нэг дараах уу? За тэгээ. Солонгоо миний найз бити дандаа уйлжээ л та. Уянгаа гэж удахгүй сургуулаа төгсөөл хүрээд ирнэ штэ. Тэгнэ л дээ. Эгчтэй санаа зовсон юм алгалд. Харин ээжтэй л маш их санаа зовж байна. Заримдаа ч бүр өөртөө ч учир дуусах юм. Зүгээрээ. Чи харин ээжтэйг нэг сэтгэлээсээ ярилцаад үзээч. Зөндөө үцээ. Гоо юм шиг. Томчууд ч хүүхдүүдийг ойлгохгүй. Хүүхдүүд ч томчуудыг ойлгохгүй. Яасан ч хэцүү юм бит. Гэхдээ миний найз зөрөгтэй байвал бүх юм сайхан болно чи харж ил байгаарай. Баярлаа. Чи л намайг дандаа зоригжуулж ах юмд. Нэрээ найз нь олон гоё зураг авсан. Тэрүүгээрээ нэг фото зургийн уралдаанд оролцож байгаа. Гоё байгаас тээ. Нэрээ тэгээж чиний зурагч нууц ч угаасаа гоё штэ. Надад таалагддаг. Ямар зургаар оролцож байгаа? Одоохондоо нууцаа. Тэгж байгаа чамд харуулна за. За. Гадаа үүд минь чи гэртээ ороор. Би хүнд очиж мэлэр юм өгөхтэй. За. Надад туслан их баярлсан шүү за. Зүгээрээ. Баяртай. Ямар их уудаг юм бэ? Бид нар ийм амьдрал хүссэн гэж юу? Над ямар ч утга алга. Зөв зөвгөөр жоод ажлаас халагдсан гэж бодохоор миний доктор гардлаад байна. За чи болж үз. Ямар амьдрал ч нөө? Дахиад нэг ажил олоод хийчихнэ үз. Үгүй. Би тэдэнтэйгээ олон жил ажилласан. Би тэдэндээ сэтгэл дассан байна. Инглигээд юу болох юм? Чамаг ингээд дахиад өдөр болгон уугаад авах юм бол энэ хоёр хүүхдийн хүмүүжил энэ амьдрал чи юу болох юм? Ямар ч утга алга. Данчт. Чи өөрийгөө хараач. Ийм арчаагүй амьдрал болчих гэж. Аваа. Та дахиад ууцсан юм уу? Би таны байдлыг найз нараасаа нуусаар хагаад өөрийгөө ч бүр ойлгох байлаа. Юу гэнэ? Чи битгий хуцаад ой чи. Чи надад холоо өгш чи. Хүслээ. Минийхөө хүслээ.
Нэр би хэдэн гой зургууд авах соёл явж угаалагчаад ирэх үү? Өө тэгээ. Чи өнөөдөр яагаад юм гүнхтэй байгаа юм? Урд нь нэгдгүүл яасан. Ажлаасаа халагдсан гэж би чамд хэлчихсэн да. Тий. Тэгээд өдөр болгон л архиугаад жижигээ бит өрөгч бүр хайхрах байсан. Ээж аав хоёр өдөр болгон л хэрэлдэг. Олон жил ажилласан хамт олонсоо салаад бас аав чинь уугийн ажилласан хүн болохоор альгүйхтэй байна гэхээр хэцүү л байгаа. Тэгж гайгүй болчихлгүй дээ. Хоёлаа 6 уулгачаа харьцгаах уу? Би хармааргүй нөө. Дахиад ууцсан байгаа үз. Зүгээр л хараад үзэлтэй. Аав ч ухаантай хүн штэ. Хичээс ээжд мэйлэрс. Тийм үү. Тэгээд уянгаагч сайн гинөө. Сайн. Уцаар ээжлээ. Мартснаас чан минь хүрээр гисэн. Ээж 7 хоногт 3 удаа цахиа ирдээ. Тэгээд энэ удаагийн цахааг ганцаараа уншаараа загсан мэлээ. За. Юу ч соёл явж зураг оголчод ирдэггүй. За тэгээ. Агаатай илтгэл даавыг арих ухаарч би яагаад хань бэ? Агаан ч гэсэн ирмээргүй нөө. Яг юу хийгээд байгаа юм бэ? Ой, чихчин цахиа. Таны ганцаараа уншаар гисэн. Би очицоо солилоо. Хайрт ээж минь. Алс холын Америк орноос охин чинь танийгаа чанга тэврэн унсан мэдчилж байна. Бодлын минь алтан хэлхээ. Сэтгэл зүрхний минь ариун булаг болсон хайрт ээж минь. Хорвоод дүүлэх хоёр жигүүр шигээ хоёрхан охин биднийгээ төрүүлсэн хосгүй сайхан ээж шүү дээ гэж бодоход хичнээн сайхан хичнээн бахархалтай байдаг гэж бодно. Хайрт ээж минь ээ. Хүний нутагт харийн газар суралцж байхдаа охин чинь гариг ертөнцийг ганцхан хүн авардаг. Тэр бол та өөрөө шүү гэдэг үгийг өөртөө хэлж өөрийгөө зоригжуулан амьдарч байна. Хүн эхлээд өөрийгөө ялах ёстой гэсэн ухаарал охиныг чинь цаг үргэлж эзэмдэж байгаа болохоор удахгүй дүү та хоёртойгоо уулзаж сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэлээр дүүрэн байна. Ухаантай хүнд шинэ өдөр бүхэн шинэ амьдрал нээдэг болохоор урагшлан тэмүүлэх сэтгэл хайртайж таны минь сэтгэл зүрхэнд байгаа шүү ээжээ. Арх уугаа бол гэж би таныг шаардахгүй. Харин ахиад нэг амьдраад үзээрэй ээжээ. Тандаа хайртай шүү охин чинь. За, ерхий боловсруулалтын сургуулиудын дунд би гэр бүлтэй хайртай гэдэг фото зургийн уралдаанд зарлж байгаа юм байна. Тэгэхээр та нар итгэвчтэй оролцоорой заа ёо. За, мэдээ шагналтай байж таараа. За, тэгээд өдөржинд нь багшд нь байгаа. Та нар аваад танилцаарай заа. Чи хүслэн фото зураг сонирхоод байдаг үстэй. Өнөөдөр хайцсан юм. Хайцсан дээ. Ирээгүй.
Чи өнөөдөр яагаад хичээл дээрээгүй юм? Нэрээ над чамд бол хоёр сайн мэдээ. Нэг нь чам томоотой, нөгөө нь надаа матай. Алийг руу сонсох юм? Аль нь ч явах тий. Чи өөрөө л мэдэхгүй юу? Тэгэд юу юм? Багш өнөөдөр мэдээлэл танилцуулаад фото зураг уралдаан зохион байгуулж байгаа юм. Чи орно үстэй. Үгүй ээ, би оролцохгүй. Надад зураг авах хүс төрхөө байсан. Маа. Энэ одоо надад хэрэггүй. Хүслээ. Чи надад хамаатай мэдээг сонсохгүй мүү? Өчигдөр ээж хоёр ихчийн цагааг унссан. Чи ч гэсэн манай их чиг аавда захиалж болно шүү дээ. Намайг гунигтай байх үед хүсэл маань үргэлж зоригжуулдаг байсан. Харин би одоо түүнийхээ хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд багч олон тусалж найзынхаа авсан зургуудыг хуралдаанд авчиж өгдөг хэрэгээ. Хоёрхан чигээр болсон огныхаа төлөө. Хатник. Тэрэ түцнэ. Чи Нөхөө. Эцэг хайрхахгүй. Эцэг тагч. Зэш хайрхахгүй. Хайрхах тагч зоохгүй. Өчлөө эцэг. Нөхөө. Эцэг өчлөө. Тэр жүүс чи ямар үнэтэй вэ? 1600. Сайн байна уу хөө? Сайн байна. Таны бит гэсэн. Сайн. Сандацхан өрхөмдөд үзэгчтэй City News мэдээлэл алга пүрэв гаргийн Альх ухач юм уу даг. хэлийн чанарт өрсөн онцлог. Хүн ялагдаж болно. Өөртөө ялагдаж болохгүй. Өөрийгөө ялж яж амьдралыг ялбгий. За өөрөө мэддэг юм. Яа. Тэгээ энэ уралдаанд одоо тэргүүн байр эзэлсэн сурагчийнхаа нэрийг зарлая. Би гэр бүлтэй хайртай хотоо зургийн уралдаанд нийслэлийн 10 жилийн 5 дугаар 10 жилийн 8 ангийн сурагч Энх хотын хүссэн шагналаа ирж авна уу. Анх аав маань надад зургийн аппарат авч өгснөөс хойш